За хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хэрхэн хяндаг вэ? За хүүхдүүд бол хүүхдийн эрхийн конвенцоор маш олон эрхтэй байгаа, харин хүүхдүүд үүрэг хүлээдэг. Тэгвэл хэн үүрэг хүлээдэг вэ? Засгийн газар, гэр бүл, олон нийт үйлдвэр аж ахуйн газрууд хүүхдийн эрхийн хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг байгаа. За ерөнхийдөө бол хамгийн хүүхдийн эрхийн төлөө гол үүрэг хүлээдэг байгууллага бол засгийн газар буюу төр байх ёстой. За манай улсын төр бол энэ үүргээ биелүүлж хүүхдийн эрхийг хамгаалах хэрэгжүүлэх үйл ажиллагаа яаж явуулж байна вэ гэдгийг хяндаг тусгай механизмтай. За олон улсын хэмжээнд бол хүүхдийн эрхийн хороо гэж байдаг. Женев төвтэй хүүхдийн эрхийн хороо бол улс орнуудын хүүхдийн эрхийн хэрэгжилтийг 5 жил тутамд нь дүгнүүлж тайлан авдаг байгаа. За манай улсын хувьд бол одоогоор хүүхдийн эрхийн конвенцэд 1990 онд элсэн орсноос хойш 5 удаа тайлан тавьсан байгаа. За тэгээд тайлан тавьсны дараа улс орон болгонд бол тодорхой үүргүүдийг өгдөг. За ерөнхийдөө бол энэ хүүхдийн эрхийн хороонд тайлан өгөх тусгай заавар байдаг. Тусгайсан зааврын дагуу улс орнууд хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тайлагнадаг бөгөөд энд бол хүүхдийн хөдөлмөрийн тухай тусгай бүлэг байдаг. Хүүхдийн хөдөлмөрийн тухай тусгай бүлэгт бол аюултай ажлыг хичнээн хүүхэд эрхэлж байна уу? Хүүхдийн хөдөлмөрийг устгах талаар тухайн улс орнууд ямар ажил хийж байна вэ гэдгээ бол тайлагнадаг байгаа. За ерөнхийдөө манай улсын өмнөх 5 тайланг аваад хүүхдийн эрхийн хорооноос бол тодорхой үүрэг даалгаврыг өгсөн байдаг. За үүний нэг нь бол хүүхдийн хөдөлмөрийг хянах механизмаа сайжруулах үүрэг өгсөн. За энэ ажлын хүрээнд бол 2016 онд батлагдсан хүүхдийн эрхийн тухай хуулинд хүүхдийн эрхийн улсын байцаагч гэдэг төрийн албан хаагчийг тодорхойлж өгсөн байгаа. За ерөнхийдөө ингэж төрийн албан хаагч нь хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн эрхийн зөрчлөөс хүүхдийг урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг энэ даруй цаг алдалгүй шийдвэрлэх, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээх үүргийг хүлээсэн энэ хүнийг бол анх удаа Монгол улс Аз төвдөө ажилласнараа бас бахархах хэрэгтэй байгаа юм. За тэгээд хүүхдийн эрхийн улсын байцаагчид одоогоор бол тусгайлан сургагчид бэлдэх эрх авдаг учраас бол 60-аад хүн байгаа. Цаашдаа энэ тоо нэмэгдэнэ гэж үзэж байна. За тэгээд бас олон улсын хүүхдийн эрхийн конвенцийн зааврын дагуу хөдөлмөрийн улсын байцаагчдыг бас хүүхдийн хөдөлмөрийн хяналтанд оролцохыг бас даалгасан байгаа. Энэ ажлын хүрээнд бол Монгол улс бол хөдөлмөрийн улсын байцаагч болон хүүхдийн эрхийн улсын байцаагчдыг сургаж энэ ажилтанд чадваржуулах үйл ажиллагаа явагдаж байгаа. Үүний нэг жишээ нь бол манай энэ сургалт юм. Тэгэхээр Монгол улс дараагийн тайландаа хүүхдийн эрхийн улсын байцаагч болоод хөдөлмөрийн байцаагчид нар хүүхдийн хөдөлмөрийг хянах ажилд сургагдсан, хяналтаа хийсэн гэж баяртайгаар тайлагдах болно.